Намрын дунд сарын 15-ны тэнгэрэж шигшиг дарсан тоонд утаасан усан гадагтай. Ширмэн тойруулга дээрээ азийн дөрвөнгөрхтэй. Дахиад боход цоожгүй ял малчин танах. Дайнд ганцхан цуурахгүй сэтгэл малчин танах. Эхнийх нь нөгөө хондлоод тарганд нь болоо юу да гэж байгаа. Дараагийнх нь бодоо юу да гэж. Морных нь тарганд нь болоод хөдөлтөд авцсан байна. Тийм ээ. Тэгсэн дараагийнх нь болохоор тэрийг бол алсынхаа ханд бодоо юу да. Юу гэж бодсон юм бэ чи юу. Тэр алсынхаа ханд бодож яах гэсэн үг байхгүй. Бодоо юу да гэж. Тий. За дөрөв хөлөм гэдэг чинь өөр тийм. За дөрөв хөлөмөөс яваа. Oh,
За энэ одоо төр болохын одоо хамгийн сайн эмэгтэй утас их нэртэй юм уу? За тэрийг хар эрэхтэй бид түүхээрээ батсан гэх юм. Энэ Монгол хуцаа. Энэ бидний бахарх. Үнэхээр гайхамшигтай. Гайхамшигтай. Дөө нөгөө ийм хуцаа сайд нэг байдуулах юмсан гэж өсөж мөрөддөг шүү дээ. Тийм үү? Гүч болно шүү дээ. Наач аюу гой санаа байна. Та авч өгч чадахгүй. Гэхдээ залуучууд та нар энийг өргөжүүлэх хэн өргөжүүлэх юм бэ? Супер мид. Ахын дэмжин шүү. хайртай аав ээжтэй очно шүү гэдэг дуу бол мэдээ маш сайхан дуулсан. Чам баярлалаа. За энэ уран бүтээлч хүн бол сэтгэлээсээ дуулна гэдэг бол хамгийн гоё. Чи бол дуу бол сэтгэлээсээ дуу. Тэр тусмаа миний зохиолын дуу хайртай аав ээжтэй очно шүү гэдэг дуу маань үнэхээр сэтгэл гаргаж ардын дууны одоо хэмжээнд аваад дуулсан одоо бас маш их баярлалаа. Чиний цаашдаа уран бүтээл өндрөөс өндөр байх болтугай гэсэн өрөөдийг ахны хүндэржүүлж байна. Тэгээ чамд бол бас анхныхаа энэ яруу найргийн төвөөр нүүдэл момын ухаан гэсэн номоо бас нүүдэл байлээ. Чиний уран бүтээл өндрөөс өндөр байх болтугай гэсэн өрөөдийг хүндэржүүлээ. Хайртай аавчтай очин шүү гэдэг байна. Уулздаг уу? За. Say
Монгол ардын дууны ариун их сангаас дуулах асуудал дуучин хүнд тийм тутмаа ардын дуучин хүнд бол маш их чухал. Зүгээр аваад дуулж болохгүй. Сонгох хэрэгтэй, хоолойхоо цараа чинээ харуулах хэрэгтэй. Үзэгчтэй бас бодох хэрэгтэй юун зориулсан тоглолт хийж байна. Цагаан сарын тоглолт уу, наадмын тоглолт уу, ардын хувьсгалын баярлалын тоглолт энэ дэнд зориул дуугаас сонгох хэрэгтэй. Монгол ардын дуу маш өргөн дивизионтой дуунууд бий, маш жижигхэн дивизионтой дуунууд бий. Тэр дууг сонгохын тулд судалгаа хийх хэрэгтэй. Монгол ардын дуу болгон домхтой түүхтэй байдаг тийм ээ. Тийм учраас тэрийг мэдчихээд, уншижээд, судалжээд тэр дайгаа тэгээд дуусах юм бол гараа тайзанд бол маш их сэтгэлдэг. Ингэсэн шүнээр ийм бодогдсон тэг яасан чинь ийм үс энийг санд яваараа. Ойлголоо багш. Орой ямар дуу тоглох вэ? Монгол ардын дууны бүхүүрийг хийжсэн эвлүүлэх тэрийгээ дуулаараа. Дуулсан чинь нэлээд хэдэн дуу байгаа. Тэр чинь янз янз гаргаж байгаа. Дөрвөн дуу байгаа. Дөрвөн дуу дөрвөн заашаа дуулж байгаа. За харъя. Тэгээд дараа нь би чам зөвлөн за. За.